Улаанбаатараас Увс аймгийн чиглэлд явсан хот орнын зорчигч тээврийн автобус өчигдөр Арангаа аймагт тасалджээ. Осолцсон автобусанд нийт 34 хүн зорчиж явсан байна. Үүнээс өчигдөр өглөөний 8 цаг үед 8 зорчигчид эмнэлгийн туслам шаардлагатай гэж үзэн Арангаа аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Гэвч 14 цагийн үед дээрх эмнэлэгт дахин 5 хүн хүргэсэн байна. Гэхдээ гэмтлийн зэрэг одоогоор тогтоогддог байгаа юм а. Европын парламентын нэгдсэн хуралдаан 3 өдрөөр үргэлжилж байна. Европын албаны гишүүн 28 орныг төлөөсөн 751 гишүүнтэй. Европын парламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-наас 11-ний өдрүүд үргэлжлэх бөгөөд өчигдөр Улаанбаатарын цагаар 19 цаг орчимд Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж суралдаанд үг хэлсэн юм а. Тэрээр Монгол Улсын ардчлалын өнөөгийн байдал мөн ардчлалыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж байгаа Монгол Улсын идэх оролцоог Европын холбоонд танилцуулж дэмжлэг авах гол санааг итгэлдээ онцолжээ. Засгийн газрын ээлж хурлаа өчигдөр болж нийт 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-аас 2016-ны үргэлжлэлийн бэлтгэл ажлын хүрээнд амгалан дулааны станцыг ажиллагаан залгахад шаардлагатай хөрөнгийг хөгжлийн махаар санхүүжлэх арга хэмжээ авч Монгол Улсын 2015 оны төсвийн тухайд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг хөгжлийн махны төлөөлөлд зөвлөл сангийн сайд Эрдэнэ нот эрчим хүчний сайд зэрэгт нарт даалгалаа. Мөн гэр хорооллыг орон сууцчлах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г-хэсгийн орон сууцны хороол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн зээлийг бүгд наримтагтад ардсан Эксизм банкаас авч төрийн орон сууцны корпорац дамжуулан зээлдүүлэхийг хөгжлийн махны төлөөлөлд зөвлөлд зөвшөөрсөн юм а. Харин ноён уулыг тусгай хамгаалалттай газар давхаар болжээ. Тодорхойлбол улсын их хурлын гишүүн байр сайхны санаачлан боловсруулсан зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлсэн дэмжээд тусгай хамгаалтанд авч байгаа тухайн газрын хилийн цагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосон үндсэндээр улсын хурлд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн өчигдөр улсын хурлын эдийн засгийн банкны орон уралдаанаар гацууртай ордоо хувь эзэмшил тогтоох тухай улсын хурлын тогтоолын төсөл хэлцэх хэсгийг шийдэх байсан ч улсын хурл дэх Монгол Ардын намын бүлэг хойшлуулах саналыг гаргаснаар уралдаанд оролцсон гишүүдийн онцлог дэмжлээ. Ингэснээр дээрх тогтоолын төслийг хилцүүлэг 7 хоногоор хойшлогдлоо. Өрн давтагдсан эрүүл мэндийн салбараа аврах шийдвэрийг засгийн газар өчигдөр гаргажээ. Тодорхойлбол засгийн газар эмийн асуудлыг 2 удаагаар хэлэлцэж 7.8 тэрбум төгрөгийн эм тариануурыг улсын төсөөс барагдуулахаар боллоо. Ингэхдээ эрүүл мэндийн спортын яам, сангийн яамтай хамтран ажиллаж зээлийн асуудлыг улирлын мөнгөнд өгшилжүүлэх замаар зохицуулахар болсон юм.